Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлтөн төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд өргөе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр энхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд лав гаргийн өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр Есүсийн мэндэлсний баярын өдөр маргааш болж байгаа. Тэгээд маргааш олон Христэд итгэгчдийн хувьд бол энэ баярыг маш их онцгой байдлаар тэмдэглэхийг хүсэж байгаа болоо гэж бодож байна. Таны үнэхээр бодол санаж байгаачлан таны амьдралд маш сайхнаар дурсагт хамгийн сайхан баярыг та тэмдэглээрэй гэж хүсэж байна. Тэгэлгүй яах вэ? Тэгээд мөн энэ үед бас нэг сануулгах зүйл нь юу гэхээр та гэр бүлтэй үйлчлэх өдрийг заавал гаргаарай. Тэгээд бид нөгөө нэг бусад хүмүүст үйлчлээд өөр бусад үйлчлэлд анхаарад гэр бүлээ орхигдуулах гэдэг. Тэгтээ та энэ үедээ ч гэсэн гэр бүлтэй санаа тавьж халамжлах үйлчлэх цагийг заавал гаргаарай. Тэгээд магадгүй өнөө орой та гэр бүлтэй үйлчлэх өдөр болгож олно шүү дээ. Яагаад болохгүй гэж Тэгээ учир нь гэр бүл гэдэг бол Бурхны хувьд маш чухал. Эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг бие болж тэднийг өрөөх нь Бурхны хүсэл байсан юм шүү. Тэгээ гэр бүл гэдэг Бурхны бүтээлийн төлөвлөгөөнд сүулт нь зүгээр нэг нэмэгдсэн зүйл биш. Харин анханасаа түүний төгс төлөвлөгөөнд багтсан байсан юм а гэдгийг битгий мартаарай. Тэгээд анханасаа Бурхны төлөвлөгөөнд гэр бүлийг өрөөхөөр тэнгэрлэх төлөвлөгөө байсан юм а. Тэгэхээр та гэр бүлдээ үйлчлэх өдрийг заавал гаргаарай Мэдээж нөгөө нэг янз бүрээр та өдөр болгон үйлчлэлтэй байж магадгүй. Илүү их гэр бүлдээ та үйлчилж халамжилж цагийг гаргадаг байж магадгүй. Хэрв тийм бол харин өөр хэн нэгний төлөө та үйлчлэх тийм зүрх сэтгэлтэй байгаарай. Тэгвэл та бас нэг юм өөр нэгэн мэдрэмжийг баяр хөөргийг мэдрэх болно шүү дээ. Хэн нэгэн танихгүй хүнд өмнө тусалж байгаагүй хэн нэгэнд үйлчилж байгаагүй хэн нэгэнд бас туслах ямар сайхан байдаг вүлээ. Гэхдээ энэ өдөр бас танд дахин сануулхад та өнөө оройг гэр бүлдээ үйлчлэх өдөр гэр бүлийн цагийг өнөө орой заавал гаргаарай. Тэгээд учир нь Христ мэндэлсний баярын өдөр бид Христ итгэгчид бид маш завгүй өнгөрөөдөг шүү дээ Тэгэхээр олон зүйлийг та төлөвлөсөн гэдэгт итгэлтэй байна. Цуглааныхаа магадгүй Магдалины үдэш Христ итгэлийн концерт тоглолтуудад та очихоор төлөвлөж байгаах. Тийм болохоор өнөөдрийг та гэр бүлдээ үйлчлэх өдөр болохоорой гэж Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрөөр санал болгож байна. Тэгэхээр мэдээж мэндэлсний баяр бол гэр бүлийн баяр гэдэг нь бол ойлгомжтой байдаг. Яагаад тэгэхээр Мария, Йосеф, Есүс за тэгэл хончид гэх юм уу гэр орны байдал зочинд гарах өрөө байхгүй байгаа байдал, малын сарвч нөхцөл байдал гэдэг ч юм уу. Ер нь бол гэр бүл тохиолдог маш их олон зүйлүүд, олон түүхүүдийг багтаасан байгаа. Тэгээд хэрвээ Крисмас баярын яг Библиэр бичигдсэн түүхүүд нь одоо юу гэдгийг хэн нэг нь гачигдсан байх юм бол харин одоо бид нар яадаг вэ гэхээр гачигдсантай хуваалцах хэн нэг нь анзаарахгүй өнгөрөх гээд байх юм бол анзаарж өгөх гэдэг юм уу тийм зүйлийг хийдгээрээ бол итгэгчид бид нар бол их ялгардаг тийм чухал баяр байгаа шүү гэдгийг сануулах. Тэгэлгүй яхаа. Тэгээд бид саяхан бас нөгөө нэг сонсогч маань залбирлын сэдв хэлгээгээд залбирч өгөөрэй гэд тэгжсэн шүү дээ. Тэгсэн дахин бичсэн байна. Өглөөний мэнд номын эрдэнэ төрж хүүтэй болсон. Ээж нь жирэмсний сахартай байсан бөгөөд одоо хүү ээж хоёр эмчилгээтэй байгаа. Залбирч өгсөн залбирдаг ах эгч дүүс та бүхэндээ баярлаа гэсэн байна. Яасан гоё мэдээ гэсэн байна. Тэгээд эзэн энэ гэр бүлийг ерөөн сахин хамгаалах болтугай. Амен. Тэгээ бидэнтэй хамт өглөөний мэнд гэж мэдчлэн орж ирж байгаа сонсогч танд баярлалаа. Тэгээд энэ өглөөг хамтдаа эзний өмнө ирж түүнд алдар магтаалыг өргөн хамтдаа эхлүүлцгээе.
эзнийг дэдэлнэ сүнс минь чаврагчд баяслаа учир нь эзэн миний хэр даруй байдлыг хардаа сэтгэл минь эзнийг дэдэлнэ сүнс минь чаврагчд баяслаа учир нь эзэн миний хэр даруй байдлыг хардаа харахтун энэ бохойх намаа юрэлтэй гэж тооцох болно харахтун энэ бохойх намаа юрэлтэй гэж тооцох болно Шодик алдрартан дураснаа ариун амьдрал дэдэгч таниха ивэ туршодик алдрартан дураснаа сэтгэл минь эзнийг дэдэлнэ сүнс минь чаврагчд баяслаа учир нь эзэн миний хэр даруй байдлыг хардаа сэтгэл минь эзнийг дэдэлнэ сүнс минь чаврагчд баяслаа учир нь эзэн миний хэр даруй байдлыг хардаа юрэлтэй гэж тооцох болно харахтун энэ бохойх намаа юрэлтэй гэж тооцох болно Шодик алдрартан дураснаа ариун амьдрал дэдэгч таниха ивэ туршодик алдрартан дураснаа Миний бурхан би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тэмүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа Лук 1-ийн 35 дахь ишлэгийг харах байгаа. За тэгээд тэнд юу гэж байна гэхээр Тэнгэр элч ариун сүнс чам дээр ирж хамгийн дээдийн хүч чамайг бүрхэн. Тиймээс төрөх хүн ариун нэгэн байх бөгөөд Бурхны хүү гэж дуудагдах болно гэдэг үгийг хэлсэн байна. Амен. Майр бол одоо яг эцэг эхийн одоо юунаас гараад одоо эцэг эхийн хайр халамжтай өгцөлөөс гараад одоо яг сүй тавьсан нөхөртөөгөө одоо гэрлэх одоо нөхөртөөгөө одоо хаана амьдрах вэ яах вэ гэгээд бүх юм яг яригдж эхэлж байгаа залуу бүсгүй байсан. Тэгэхээр яг ийм бүсгийн хувьд бол одоо тэ бараг ингээд яг үнэндээ бол одоо амьдралын бүх юм ойлгомжтой. За мужаа үнтэй гэрлэх юм байна. За назар хотод амьдрах юм байна. За тэгээд ерөнхийдөө бол бас гэр бүлийн нууц гэдэг ч юм уу гэр бүлийн бас нэг бодол нь юу гэхээр хоёулаа Давидын удан байх юм байна. Бас тэ гих мэтлэн за тэгээд Давид хааны одоо хаанчлалыг одоо үргэлжлүүлэх ийм итгэлийг бас өвлөх ёстой юм байна. Манай гэр бүл ийм байх ёстой юм байна гэх бүх зүйлүүд нь ер нь бол ойлгомжтой байсан. За тэгээд энэ ойлгомжтой байдал гэдэг нь яг юу вэ гэхээр Христэд итгэгчдийн хувьд нэг ийм зүйлийг бид нар бодох хэрэгтэй. Бид нэр хийгээд явж явах ёстой зүйлүүд байгаа.
шинээр юу ч сонсохгүй байсан ч гэсэн яг тэгвэл бидний хийгээд явж явах хэрэгтэй зүйл Библи гэдэг бүр маш тодорхой номон дээр бичээд байгаа. Тэрийг хийхгүйгээр бид нар босод зүйлүүдийг Бурханаас сонсно гэх боломж бол ерөөсөй байхгүй. Бас нэг зүйл босод зүйлүүдийг хүртэнэ гэдэг ч юм уу тийм боломж бас байхгүй. Майр дээр ариун сүнсээр эвэгдэгчээ баярлагтун эзэн чамтай хамтаа чи хүүтэй болно гэж хэлсэн. За тэгээ яаж би хүүтэй болох юм бэ? Би ч одоо гэрлээгүй байгаа гэж бол хэлсэн чинь яг саяны үгийг хэлж байгаа байхгүй. Ариун сүнс чам дээрэж хамгийн дээд нэгний хүч чамайг бүрхэн тиймээс төрхөө нь ариун нэгэн байх өгöd. Ариун хүү гэж Бурхны хүү гэж дуудагдах болно гэж хэлсэн. Тэгэхээр Иесус энэ дэлхийд Бурхны гайхамшигтай ажлын үр дүн болж ирсэн гэдгийг бол бид бол бүгдээрээ мэдж байгаа шүү дээ, тэ. Энэ бол гайхамшигтай төгс төлөвлөгөө байсан. Энэ төлөвлөгөө маш том бэлтгэл ажилтай, маш олон хүмүүс энэнд оролцсон, олон хүмүүс иш үзүүлж оролцсон, иш үзүүлгийг хүмүүс түгээж оролцсон, иш үзүүлэг болон Бурхны одоо хүлээгээрээ гэсэн тэр одоо тушаал зааварт дуулууртай байж оролцсон ийм гайхамшигтай бэлтгэлтэй, тэгээд яг хэрэгжих цагтай, эхлэх цагтай, бас тэ эхлүүлэхдээ эзэн яг хэний удмаас эхлэлгүй, ямар хүнээс эхлэлгүй гэдгийг нь бол хэдэн зуун жилийн өмнөөс тодорхой болчихсон тийм гайхамшигтай төлөвлөгөө байхгүй юу. Өнөөдөр бидний сонсож байгаа Лук 1:35 бол ариун сүнс чам дээрэж хамгийн дээд нэгний хүч чамайг бүрхэн тиймээс төрөхүүн ариун нэгэн байх бөгөөд Бурхны хүү гэж дуудагдана гэдэг яг энэ хэсгээр Христэд итгэгчдийн хамгийн үнцэнтэй тооцогдох нөгөө гурвал ариун гурвал чинь гуруула бичигдсэн байдаг. Эцэг, хүү, ариун сүнс гуруула бичигдсэн байдаг байхгүй. Тэгэхээр бид гаж буруу урсгалынхныг таних гэж ингэж явах юм. Яг өөрөө эцэг, хүү, ариун сүнс гуруулангийн тус нь ойлгож хамтд нь бас ойлгож чадж ийнэг үү гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Учир нь энэ гурав нэгнийгээ орхин хүний амьдралд одоо бурхан амьд бурхнаар одоо оршсон тийм тохиолдол бол байхгүй. Ер нь бол бурхан дээр ингээ боломжгүй эднэр гэдэг үгийг хэрэглэдэг. Нэг удаа нэг итгэжтэй гэсэн байхгүй. Бурхан гим хийх боломжгүй гэж. Угаасаа гмийн талаар юу ч байхгүй гэж. Гим мэмтэй холбоотой юмыг бурханы нэрний хажууд ярих бол боломжгүй гэж. Харин ястаа боломжгүй хизээч нийлэхгүй зүйл гэж. Тийм болохоор нөгөө майр одоо ингээ нөхөртэй болно ингээ нөгөө хүний баахан өсөл төлгөө чиг гинт нэг өдөр үчнэ. Чи одоо хүү төрүүлнэ хамгийн дээд нэгний хүч чамайг бүрхэн төрөхүүн ариун нэгэн байна Бурхны хүү гэж дуудагдана гэж хэлсэн. Тэгэхээр бид нэг зүйлийг маш тодорхой ойлгож авах хэрэгтэй. Тэр бол ариун сүнсээр олдсон бөгөөд онгон майраас мэдлсэн гэдгийг. Тэгэхээр энийг бол бид ингээд бүтэн сая өдөр болгон хэлээд байгаа боловч нэг зүйлийг маш сайн бодох хэрэгтэй. Бүх үйл ажиллагаа ариун сүнсний одоо бүрхэлтээр болсон гэдгийг нэгдүгээр бид нар ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар бүх зүйл эцэг бурхны төлөвлөгөөний дагуу болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Ариун сүнс болон эцэг бурхны төлөвлөгөөний дагуу ихийн хөвлөд бүрэлдэн бий болоод энэ дэлхий дээр мэдлэх гэж байгаа тэр хүү бол тэ би та нарыг бүрэлдэхийг одоо харж ирсэн гэж одоо дуулал номон дээр тэрхүү бол ариун сүнсний хүү байсан бөгөөд бидний аврагч эзэн бас ямар ч гим нүгэлгүй төрсөн байсан юм аа. Бидний нөгөө нэг хаяа Германы шүтээр өглөө сонсдог. Их минь намайг нүглийн дунд тээсэн гэдэг нэг багтан дуу сонсдог шүү дээ. Хараач гин буургийн дунд бие мэндэлж их минь намайг нүглийн дунд тээсэн гэж. Гэтэл энэ нь Есүс Христэд ерөөсө хамаарахгүй гэж. Тэгэхээр бид нар нэг зүйлийг ойлгож авах хэрэгтэй. Есүс Христ энэ дэлхий дээр мэдлээд тэгээд дараад нь маш сайн ээжтэй, маш сайн аавтай, гэрийн хүмүүжил, маш сайн одоо гэр бүлийн боловсрал, маш сайн байсан учраас тэр багаасаа маш ухаантай хүүхэд болж өсөөд одоо тэгээд дараад нь нэгдгийн гим нүглээс ангид амьдраад гим нүглээс ангид амьдрах бүх боломжийг одоо эцэг их нь маш сайн хангаж зааж сургаж өгөөд тэгээд бүр тэрүүгээрээ онцгоороо танигдаад тэгээд нэг гигантын тийм багш болоод ингэсэн биш. Түүнийг төрхөөс өмнө бурхан байх болно гэдгийг зөвнөсөн байсан. Түүнийг төрүүлж байгаа нэг нь би хэнийг тээж байгаа вэ гэдгээ мэдчихсэн. Тэгээд дараад нь тэр хүн хэн болж хорвоо дэлхий дээр амьдрах вэ гэдгийг маш сайн мэдчихсэн. Тэгэхээр бид нэг зүйлийг бодож үзэх хэрэгтэй болж байна. Бидний гим нүглийг өөр дээрээ өөр золиос болох золиост тооцоолж загалмай дээр хадагдан алгадуулсан гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Самсаргүй байдлаар бид нэг тэгээ ярьцдаг шүү дээ. Бидний гмийн төлөө гэж. Бидний төлөө бидний гмийг өөртөө өөрсөн гэж. Гмээс болж гмийн төлөө насраагүй гэж. Гмээс болж насарсан гэдгийг бид нар маш сайн ойлгож байгаа шүү дээ. Харин бидний төлөө насарсан гэдгийг
маш сайн ойлгож явах хэрэгтэй. Бидний төлөө гэдэг дотор түүнийг тээсэн майрч бас орж исэн гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Тэгэхээр бид нэг Есүс Христтэй холбоотой асуудал дээр ариун онгон гэдэг үг майр дээр хэлэгдэж байгаа болохоос майрч гэсэн гэмнүгэлтэй нэгэн байсан гэдгийг бол бид нар ойлгож хүлээншэрх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нэг гайхалтай зүйл нөхөр хэдийгээр тэр үр хөвгтөй болж байгаа эмэгтэйд хэрэгтэй шаардлагатай гэж боддог бүхий л нөхцөл байдал майрын хувьд бараг байгаагүй. Тэ? Ингээл нөхцөл байдал улс төр хаад тэрч байтгаа одоо юу гэдгийг те бүх зүйл нь одоо түүний эсрэг нэг зарим талаар болоод байсан ч гэсэн хамгийн гол зүйл болох Бурхан түүнтэй назар одод жоохон охин багт нэрж уулзаад амарсан тэр зүйл нь түүний амьдрал биелж байгаа гэдгийг ариун сүнс түүнийг бүрхэж байгаа гэдгийг тэр мэдж байгаа болохоор түүний хувьд бол ямар ч асуудал байхгүйгээр баяр хөөртэйгээр энэ бүхнийг хүлээж авч ирсэн ба. Хэрвээ одоо юу гэдгийг Йосефийн хүүхэд байсан бол Мадын сарвчанд Йосеф хүүгээ төрүүлэхийг хүлээн зөвшөөрөөд ингэх юм бол ямар ч эмэгтэй хүн бохомдох байсан баг л та тий. Бас одоо юу гэдгийг хэрвээ Йосефийн хүүхэд байсан бол одоо юу гэдгийг илжигэн дээрч гэдэг юм одоо юу гэдгийг ямар нэгэн тийм муу нөхцөл байдлаар ингээ нүүдэл мүдлийг болох юм бол магадгүй эмэгтэй хүн жаан юу гэдгийг тий. Тооны хайр халамж шаардах тийм зүйл болох байсан баг л та. Гэтэл ариун сүнсээр Бурхны сүнс түүн дээр бүрхэж Бурхны хүүг тэр тээж байгаа гэдгийг мэдж байгаа болохоор энэ бүхэн Бурхны хараа хяналтанд доор явагдаж байгаа гэдгийг тэр маш сайн мэдчихсэн. Тэр ямар ч нөхцөл байдлыг муу одоо хүнд байна гэж харахгүй харин Бурхны хамгаалал энэ бүхэн дээр байсаар байгаа гэдгийг үргэлж харж мэдэрч ирсэн байна. Бурхан хэнийг сонгож хүнд юу өрүүлж байгаагаа маш сайн мэдж байгаа гэж. Тэгэхээр бид нэг эндээс бодох ёстой зүйл нөхөд Бурхан Йосефийг Бурхан Марийг бий болгох гэж хизээ төрхийг нь олон зуун жил баяр хөөртэйгээр хүлээсэн гэдгийг бид нар санаж явах хэрэгтэй. Тэгвэл түүнийг Майр гэдэг бүсгүй хамгийн сүүлд Малах иш үзүүлснээс хойш 400 жилийн дараа төрсөн байна. 400 жил Бурхан дуурахгүй байхад тэр ард түмэн Ромчуудад нэг эзлэгдээл, Грекүүдэд ч нэг эзлэгдээл те өөр улс гүрнүүдэд ч бас дээрлэхүүлээл тэгэл хаягдаал ингээл одоо юу гэдгийг худалдаач 8-чин болон одоо юу гэдгийг цэргийн дарангуулагчдын бүр ингээд нэг юм замын хажууд хот шиг болоод Израиль улс тийм хүнд хэцүү байдал байсан боловч тэдний хувьд үндэстнүүдийн дундх эзэмшил гэж Бурхан харсаар байсан. Бас тэдэнд дундаас аврагчийг төрүүлнэ гэдэг төлөвлөгөөгөө Бурхан ерөөсөө орхиогүй байсан. Тийм учраас Бурханы хүлээгчид, Бурханд найдагчид үр удамдаа Бурханы ямар ч нөхцөл байдлын дунд Бурханы талаарх мэдлэгийг болон Бурхантай хамт үлдэхийг заасаар байсан. Израильчууд гэдгийг Бурхан одоо бидэртэй хамт байгаа болов уу гэж асуухаар олон нөхцөл байдалтай таарлцсан. Ялангуяа магадгүй бас Майрын үед те эзэн минь намайг сонгосонд баярлаа. Тэгтээ ямар хэцүү үед намайг сонгочж байгаа юм бэ гэж бол хэлээг харин юу гэсэн хэрэг эзний боол надад таны хэлсэнчлэн бүх зүйл бүтэх болтгой гэдэг үгийг Майр хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ үг өөрөө маш их юм гайхалтай тийм үг байна. Тиймээс Майр Бурхны одоо энэ ариун сүнс өөрт нь ирж өөрийнх нь дотор бий болж одоо мэдлэх гэж байгаа тэр хүүгээ Бурхны хүү гэж мэдчихсэн учраас Майрын хувьд нэг асуудал бол байсан нэхэр Бурхан миний амьдралын бүхий л өдрүүдийг мэдчихэж байгаа. Надад юу тохиолдохыг мэдж байгаа. Ядад надад ямар нэгэн зүйл тохиолж байгаа бол Бурхан хүссэн учраас болж байгаа. Би ямар нэгэн зүйлийг давж гарах хэрэгтэй бол Бурхан хүч чадлаа өгөх учраас энэ бүхнийг миний өмнө тавьсан байна. Хэрвээ миний амьдралд орж гарч байгаа хүмүүс нь надад сайныг бас мууг үлдэж байгаа бол тэдэртэй хэрхэн харьцах мэрэгүү ухааныг Бурхан надад өгсөн байна. Хэрвээ миний байгаа газар сайн ба муу нөхцлүүд байгаа бол тэр нөхцөлд яаж хандах вэ гэдгийг Бурхан надад бас өгсөн байна. Бурхан намайг хизээ нэгэн өдөр бүрхэж өөрийн хүч чадлаа одоо хөл хүнд болгож өөрийнхөө хүүг надад төрүүлэхээр шийдсэн байна. Бурхан өөрөө босод зүйлийг хариуцахгүй гэж юу гэдгийг Майр бол мэддэг байсан байх та. Тэгэхээр бид Сионы охтын талаар ярилцсан шүү дээ, Сионы охин хаан ч дараах ирнэ гэж. Энэ үгний хамгийн гүн гүнзгий утгыг Майр л мэдчихэж байгаа гэж. Би Бурхныг тээж байгаа. Тэгтэл Бурхан ямар гайхалтай дараах, ямар гайхалтай хайрын юм бэ. Бид бол сул дорой хүмүүс. Бид бол орж гардаг. Бид ааш орж гардаг. Тэ? Бидний бодол санаа орж гардаг. Харин Майр хэдэн сарын туршид
бурхны хүүхд ээж ах тэр үедээ бурхны талаар маш их олон зүйлүүдийг мэдэж авсан байна. Тэр өөрийг нь өсөж тониулах үед синагог дээр заагдсан бүгдээс ч олон зүйлийг мэдэж авсан. Учир нь ариун сүнс хүнийг бүрхэж байх үед бурхны үгэнд дуулууртай байж Есүс Христэд итгэж ариун сүнсний бүрхэлтийг дүүргэлтийг амьдрал дээр байлгаж байгаа тохиолдолд бидний амьдралд бурхны төлөвөө бүрэн хэрэгжинэ гэдгийг бид Марийн амьдралаас харах боломжтой байгаа юм. Учир нь Марийг бүрхсэн нь дээдийн хүч буюу ариун сүнс байсан. Мариас төрх нь ариун нэгэн буюу бурхны хүү байсан. Бас Марийг сонгож авсан нь Марийг ивээсэн нь орчлын ертөнцийг бүтээсэн бурхан эзэн өөрөө байсан гэдгийг бид санах хэрэгтэй. Mary chimetsno chini betsxhu usan veralxi Mary chimetsno chini betsxhu худохтыг мен авархи chimetsno chini betsxhu шинчилхийн тул ирсний чиний төрөсөн энэ хүү чамайг иргэн авч явахыг Mary chimetsno чиний бяцхан сохрыг харааруулахыг Mary chimetsno чиний бяцхан сэлэг шуургыг зэмэлхийг chimetsno чиний бяцхан тэнгэричтэй явахыг бяцхан үсэж байхдаа бурхны царай үснэ Mary chimetsno Mary chimetsno Mary chimetsno Mary chimetsno сохрон харж дүлийн сонсож үхсэнийг Хилвэнийг нэн хурган далдрыг өрөөхийг Mary chimetsno Mary chimetsno Mary chimetsno Mary chimetsno Mary chimetsno чиний бяцхан бүх бүтээлийг бүтээсний Mary chimetsno чиний бяцхан бүх үндэснийг захирахыг chimetsno чиний бяцхан тэнгэрийн хоороо бидгийг чиний тэвэс байгаа хубоо агуу би Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Марьд аль эрт хийсэн үгс буюу Лук номын 1-р бүлгийн 35 дугаар ишлэлээс оролцлаа. Тэнгэр элч ариун сүнс чам дээр ирж хамгийн дээдийн хүч чамайг бүрхэн. Тиймээс төрөхүүн ариун нэгэн байх бөгөөд
Бурхны хүү гэж дуудагдах болно хэмээх ишлэлээс өнөөдөр бид нэр суралцлаа. Есүс Христийг энэ дэлхий дээр мэдлэхэд ямар ч эр хүний оролцоо байгаагүй. Гим нүгэлтнийг энэ дэлхийд авчирч байгаа гэдэг утгаараа эмэгтэй хүн хүүхэд төрүүлснээсээ болж цэвэр бус гэж тооцогдох болдог гэдгийг Левит номд хэлсэн байдаг шүү дээ. Харин Мариягийн хувьд тэр гим нүгэлтнийг төрүүлээгүй юм аа. Тэр ариун нэгэн байсан. Имчлэг сайн мэдээний номоо шинжлэх ухааны өнцгөөс харж утсан байдаг. Тэрээр эмч хүнийхээ хувьд Назарын Есүс Христийг сайтар шалгаж үзэхэд үнэхээр Есүс бол Бурхан болохыг олж тогтоолоо гэсэн байр сууриас бичсэн байсан юм аа. Тэгээд өнөөдөр бид нэр энэ ишлэлээс хамтдаа суралцлаа. Тэгээд түрүүн пастор маань хэлсэн бидний төлөө биднийг аврахаар аврагч ирсэн юм аа. Харин бидний гим нүглийн улмаас нас барсан юм шүү. Тэгээд үнэхээр аврагч мэндэлсэн баяр маргааш болгож гин. Тэгээ энэ цагт та зүрх сэтгэлээ бэлдээрэй. Эзэн таныг аврахаар таны төлөө энэ дэлхийд ирсэн юутай гайхалтай хэрэг үлээ. Та түүнд итгэж гин үү? Та түүгээр амьдралаа удирдуулж гин үү? Үнэхээр майрд ирж эхэлжсэн тэр ариун сүнс өнөөдөр тантай ч гэсэн хамтайж таныг удирдан чиглүүлж байгаа. Бурхан таныг хамгаалж байгаа гэдэгт та бүрэн итгэлтэй байна уу? Энэ цагт зүрх сэтгэлээ дахин нэг нэгтлэн эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Орчлсон цаг бүтээсэн эзэн минь танд баярлалаа. Хүндрэлтний хайрлан, хүндрэлтнийг аврахын тулд тэдний гим нүгэлтэй байдал, тэрслэл, нүүр буруулалт, ичхүүр тэр бүхнийг үүрэх ариун нэгнийг 2000 жилийн өмнө майраар дамжуулан бидэнд өгсөнд баярлалаа. Их эзэн минь та өөрөө сонгож майрыг өөрийн аврагчийг төрүүлэх ихээр сонгосон учраас танд баярлалаа. Таны гайхалтай хүсэл төлөвлөгөөг таны бичээсээс унших болгонд бидний төлөө ямар их зүйлийг хийж, төлөвлөж, цагт нь биелүүлж, биднийг ямар байхаас, ямар одоо ааш зантай, ямар байхаас үл шалтгаалan бидэнд хийн гэсэн зүйлээ хийдэг учраас танд үнэхээр их баярлалаа. Сул дорой өдрүүд болон танд итгэж чаддгүй өдрүүд, танд хандаж чаддгүй өдрүүд, залбирч чаддгүй өдрүүд, хайрлаж чаддгүй өдрүүд, бас даван туулж чаддгүй сул дорой өдрүүдийнхээ төлөө таны өмнө гимшин гоож байна. Ариун нэгэн чамайг бүрхэж хамгийн дээдийн хүч чамнаас төрхөл. Тэр бол Бурхны хүү гэж дуудагдана гэсэн тэр амлалтанд одоо ч гэсэн итгэхэд та тусалж өгөөч. Ариун сүнс минь амьдралд минь хамт байж өгөөч. Бурхан эцгийн хүслийг хэрхэн биелүүлэхийг надад зааж өгөөч. Өдөр бүр Есүстэй хэрхэн яаж алхахыг эзэн Есүсээ та надад зааж өгөөч. Тэгээд яг энэ цаг мөчид таны өмнө залбирanгуйж байна. Крисмасын өдрүүдэд бид өөрсдөө энэ бүхнийг авсан бол бусадтай хэн нэгэнтэй хуваалцах боломжийг бидэнд нээж өгөөч. Есүс Христийн нэрээр талархан залбирлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа олццгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.